энэ удаа 3 улсын аялал жуулчлалын сайд нарын 9-р уулзалт дархан хотноо зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ уулзалтаар бидний онцолж байгаа хамгийн чухал маршрут бол цайны замын аялал жуулчлалын маршрут байгаа. Тэгээд энэ маршрут дээр байгаа бүх аймагуудаа бид нар энэ цайны замын аялал жуулчлалын холбооны гишүүн орнуудаар элсүүлэх бодлогыг нэгдүгээр барьж байгаа. Үүнээс гадна Монгол улсад ирж байгаа жуулчдын нэлээд томоохон хувийг Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улс эзэлдэг. За тэр дундаа Монголд ирээд зарцуулж байгаа хөрөнгө мөнгөний хувь хэмжээгээр бол бүгд найрамдах хятад ард улсын жуулчид нэлээд дээгүүр ордог. Тийм учраас манай улс бол хоёр талынхаа хөрш орнуудтай энэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь маш чухал эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тэгээд энэ удаа өглөө хоёр улсын аялал жуулчлалын сайд нартай тус нь уулзалт хийсэн байгаа. Манай зүгээс энэ төмөр замын маршрутаа дахиж сэргээх асуудлыг Оросын холбооны улс тавихаас гадна цаашид ер нь энэ алтан буулаг чөлөөт бүсдээр байгаа алтан буулыг бомб дээр Монгол улсаас бомбд маань шинжлэгдээд автоматжуулалт ороод 22 секундэд жуулчин гарах боломжтой болсон. Паспортаа шууд автоматар уншуулаад гарчин. Оросын холбооны улсад бол 40 минут дунджаар зарцуулж байгаа. Тэгэхээр энийг илүү хурцсах. За үүнээс гадна Аэрофлот компани нислэгүүдийг нэмэх. Заавал Улаанбаатар Чингис хаан онгоцны буудлын руу биш үнээс гадна нэмээд баруун бүс, зүүн бүс, хойд болон өмнөд бүс рүү шууд нислэг зохион байгуулах ийм боломжтой ийм саналыг тавьж байгаа. Мөн энэ цайны зам дагуух энэ зам дагуу хөрөнгө оруулалтуудыг бас хийх саналыг тавьсан байгаа. За мөн бүгд найрамдах хятад ард улс бас яг энэ цайны зам дагуу хөрөнгө оруулалтуудыг оруулж ирэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Үүнээс гадна Монголын тур оператор компаниудыг хятад улсад бас үйл ажиллагаа явуулахын боломжийг судлах, дэмжих. За үүнээс гадна гадаадын олон улсын аялал жуулчлалын арга хэмжээнүүд хамтарсан энэ цайны зам гэдэг нэгдсэн сурталчилгааг бид нар хийх боломжтой гэж үзэж байгаа. Мөн бид нар цайны замын вебсайтыг Монгол орны зүгээс санаачилж хөгжүүлж байгаа. Энэ дээр Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улсыг мэдээллүүдээ өгөөд нэгдсэн яг нэг бүтээгдэхүүн 3 улсын дундын ийм бүтээгдэхүүнийг хөгжүүлэх мэдээллийг олон нийтэд олгох энэ чиглэлүүдээр бид нар ярилцлаа. Тэгээд ер нь цаашид бид нар энэ хоёр хөрш улсынхаа жуулчдыг нэмэгдүүлэх, энэ цайны зам дагуух аймагуудад ашиг орлого нэмэгдүүлэх, за автозамын аялал бол нэлээд хөгжиж байгаа. Тэр дундаа бүгд найрамдах хятад ард улс болон Оросын холбооны улсаас автомашинтайгаа яг энэ маршрутаар явах жуулчдын тоо нэлээд нэмэгдэж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар улам дэмжих. За үүнээс гадна Тэмэн жингийн аялал, за мөн морин аялал гэдэг эдгээрийг ч гэсэн бид нар хөгжүүлэх юм бол манай улсад ч гэсэн хэрэгтэй гэж үзэж байгаа. Ер нь аялал жуулчлалын салбар өөрөө маш хүртээмжтэй салбар, олон байгууллага, айлуудад орлого оруулдаг юм салбар байгаа. Тийм учраас бид нар энэ эко, соёл, түүхэн аялал жуулчлалыг улам сайжруулах ийм бодлого барьж байгаа. За Гишүүн аймгаар илснээр нэгдүгээрт яг энэ цайны замын Монголын аймагуд, за мөн Орос болон Хятадын аймагуд маань бүгдээрээ нийлээд бодлогоо тодорхойлцоодог. Нэгнтэйгээ өөрсдийнхөө санал бодлыг солилцож хамтарсан энэ маршрут дээр яг ямар чиглэлээр хэдүүлээ ажиллах вэ? Монгол дээр ирээд юу хийх вэ? За Орос руу гараад Хятад юу хийх вэ гэдгээ бүгдээрээ ингэж хоорондоо харилцан ярьдаг. За мөн энэ аймагуд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа бас хооронд нь танилцуулж уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалтад оруулдаг байгаа. Ингэснээр компани хоорондын харилцаа л хөгжснөөр нөгөө компаниуд маань илүү сайн ашиг орлоготой болно шүү дээ. Тэгэхээр ийм боломжууд бүрддэг.